За Монгол улсад 2025 онд хүүхэд үлдсэн 1200 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 18%-аар өссөн үзүүлэлт юм. За олон улсын судалгаанд гэмт хэрэг үлдсэн хүүхдүүдийн 85% нь хэрэгцээтэй үедээ сэтгэл зүйн тусламж авч чаддаггүй гэсэн байна. За иймээс хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарч тэдэнтэй ойр байж ярилцаж байхыг сэтгэл зүйч анхааруулж байна. Өсвөр насны хүүхдүүдийн үйлдэл их хвчлэн сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг гэнэ. Сэтгэл зүйн хувь доктортой хүүхэд гэмт хэрэгт холбогдох эрсдэл харьцангуй бага. Жишээ нь чангалаг илэмтэй хайрх ангид хүмүүжж байгаа хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй хүнд нөхцөлд өссөн хүүхэд байхдаа сэтгэл зүйн гэмтэл авсан ч эмчилүүлээгүй гэх олон улсын судалгаа байдаг. Тиймээс хүүхдийн өсч торнож байгаа орчин хийгээд эцэг эхийн хүүхдэд төлөвшүүлж буй зам байдал асар их чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Сайн хүүхэд гэдэг тодорхойлолтод багтаж чадхааргүй үйлдэл хийгээд байгаа гэхээр ер нь товчхондоо бол намайг анхаараач гэдэг юу болдог. Ерөөсөө л тэр үг илэрхийлж байгаа хэлбэр нь байдаг. Намайг анхаараач, надад тусламж хэрэгтэй байна гэсэн үг. Гэтэл эцэг эхчүүдийн эргэн тойрны хүмүүсийн нэг тэгж ойлгодог ихэнхдээ. Чи буруу юм ичлээ хинтээ хөрлөөд юу хийгээд хинээсээ үлгэр дуурайл аваад ингэ загнаад байдаг. Хин нэгнээс үлгэр дуурайл авах хэмжээнд явж байна гэдэг чи өөрөө юу вэ гэхээр эцэг эхчүүд өөрөө тэнд юу хийсэн бэ? Ойр дотны хүмүүс тэнд өөрөө юу хийсэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Хүүхэд үлдсэн гэмт хэргийн 87%-ыг хулгай, заллин, бие махбодын болон бэлгийн хүчирхэл эзэлдэг. Энэ хүүхдүүд өөрсдөө бие махбодын болон үл хайхрах хүчирхэлд өртсөн байдаг нь тогтоогдсон байна. Иймээс гэмт хэргийг багасгах гол хүчин зүйл нь эцэг эхийн анхаарал, тэднийг хайрлаж байгаа үйлдэлээр баттган харуулах нь чухал юм байна. Яг энэ өсвөр насны хүүхдүүд маань энэ 15, 16, 17 настай хүүхдүүдийн хүмүүжил төлөвшөл зам байдалд нь эцэг эхчүүд манаас анхаарал хандуулах, хүүхдтэйгээ харилцаа, хүүхдтэйгээ хаавар юу хийж явж байгаа тий энэ дээрээ бас анхаарал хандуулах юм шаардлагатай байна. За нөгөө талдаа энэ сургууль, соёлын байгууллагаар дамжуулаад цагдаагийн байгууллага өрсөн зэрэг ажлуудыг хийж байгаа. Мөн энэ үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой хүүхд биеийнхээ эд зүйлийг хулгайлах энэ асуудалтай холбоотой сургуульд хууль таниулах, сурталчлах энэ ажлуудыг бас ингэ хийгдээд явж байгаа. Гэсэн хэдиж бас энэ гэмтэр бас төдийлөн бас буурахгүй байна. Гэмт хэрэгт холбогдох болсон хүүхдийн тоо өсч байгаа нь анхаарах, арга хэмжээ авах зайлшгүй асуудлуудын нэг юм. Гэвч Монгол улсын хувьд үүний шалтгаан, суурь нөхцөлийг тодорхойлох судалгаа шинжилгээ өнөөдөр хүртэл хийгдээг байна. Үүний улмаас зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэдээлэл судалдаг бол зарим нь огт мэдээлэл авдаггүй. Харин зарим нь хүүхэдтэй анхаарал тавьж байна гэд илүү хорж цагдаад байдаг байна. Энэ нь хүүхдийг харгас эсвэл эмзэг мэдрэмтгий болгодог байна. Тиймээс өсвөр насныхны сэтгэл зүг яг найз шиг нь ойлгож, мэдэрч ярилцах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.